За сайн байцгааны эрхэм мөндөд үзэгчдээ, сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Энэ удаагийн цахимж подкаст эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр өсвөр үе хүүхдүүдийн таргалалт, за тэн дундаа таргалтанд нөлөөлж байгаа гол нөлөөлөх хүчин зүйлсүүдийн талаар ярилцгаар анагаах ухааны доктор, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн ахлах багш Ундрамыг зочноор орсон байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн өрхийн анагаах ухааны тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор, хүний хэмж, хүүхдийн эмч мандахын Ундрам. Тэрээр эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг хүний хэмж, хүүхдийн эмч мэрэгчлэр суралцж төгссөн. Австрали улсын Зальцбург хотод хүүхэд судлал, өрхийн анагаах ухаанаар Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын Ёнсе их сургууль өрхийн анагаах ухааны чиглэлээр суралцаж мэрэгжил дэвшлүүлсэн. Бага насны хүүхдэд гепатит Б вирусын халдвар дамжих эрсдэлт хүчин сэдвээр анагаах ухааны магистр, хүүхдийн илүүдэлжийн таргалтанд чихэрлэг ундааны нөлөө сэдвээр анагаах ухааны докторийн зэрэг тус хамгаалсан. Тэрээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны анар номон өрхийн эмнэлэгт өрхийн эмчээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Үүний дараа эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль дарга зөөч багш, ахлах багш, нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийн ерхий мэрэгчлэн, хүүхдийн хөгжил мэдээллийн учрал төв, төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал, эхнэрээ эмэгтэйчүүдийн үндэсний төвийн сургалтын албаны зөвлөх, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт эрүүл мэндийн онцгой байдал ба хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийн мэрэгжилтэн судалгааны зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Хүүхэд өсвөр үеийнхний эрүүл мэнд, хоол тэжээл, халдварт бус өвчний эрсдэл хүчин зүйлсийг хүн амын дунд бууруулах, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн чиглэлээр сонирхон судалдаг залуу судлаач багш эмч юм. За тэгэхээр өнөөдөр хоёулаа их сонирхолтой, тэн дундаа аав ээж нарын хувьд бол нэлээх ийм чухал сэдвээр ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр хүүхэд өсвөр үеийн таргалалт. Зүгээр ер нь бол анзаарахад бол ингээд ажиглалтаар хэм үү сүүлд бол хүүхдүүдийн дунд их таргалт ихсээд юм удаа гэж ажиглагдаад идэг. Тэгэхээр энэ яг тоон судалгаан дээр одоо үнэхээр их таргалаад ийн үү? Эсвэл таргалт буураад ийн үү? Харин тийм ингээл гадуур явахаар хүртэл анзаарагдаад байгаа шүү дээ. Нөгөө нэг жоохон ингээд. Бандгар өгөөд өгтөөд ер нь нэмэгдсэн харагдаад. Тэгэхээр харин яалтчгүй сүүлийн үед бол хүмүүсийн дунд ялангуяа хүүхдүүдийн дундах таргалалт илүүдэлжин болол нэмэгдэж байгаа. Тэр нь хэд хэдэн судалгаагаар сүүлийн үед хийгдсэн судалгаагаар одоо батлагдсан байдаг. Хамгийн наад захын жишээ нь нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тодорхой давтамжтайгаар хүн амын хоол тэжээлийн байдлыг судалдаг. Тэгээд энэ судалгааны үр дүнгээр өнгөрсөн одоо сүүлийнх нь 17 онд исэн. 5 дахь судалгаа тийм 5 дахь судалгаа. 10-аас 17 оны хооронд хүүхдүүдийн дундах таргалалт 7 дахин нэмэгдсэн байна. Даргалт илүүдэлжин таргалтын түвшин. Тэгэхээр манай судалгаа бас байгаа. Бид нэр 2019 онд тайлангаа танилцуулсан энэ судалгааны дүнгээр бас Улаанбаатар хотын хүүхдүүдийн дунд таргалтын түвшин бол бас өндөр байсан. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд таргалалт илүү нэмэгдэж байгаа юм одоо төр зураг харагдаж байгаа. Нэг ийм яриа байдаг. Одоо юу гэдгийг хотоос одоо жоохон хотын захын сургуулиудаар ороод ингээд ажиглаад махлаг хүүхдүүдийн тоолонгууд тоолоод болчих чинь гэж. Тэ одоо арай цөөхөн байна. Хотын төв эсвэл бол илүү одоо өндөр төлбөртэй сургуулиудад оронгууд махлагын тоолохоос илүү туранхайгийн тоолчвол амар байна гэсэн. Зүгээр хүмүүсийн ийм хоорондын энгийн яриа явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас ийм ялгаатай зүйлүүд ер нь танаас судалгаан дээр ажиглагдсан уу? Юу гэдгийг захын бүсд амьдарч байгаа эсвэл орон нутагт байж байгаа эсвэл ингээд төвийн бүсийнх ч гэдэг юм уу? Манай судалгаа ерөнхийдөө нөгөө Улаанбаатар хотыг хамарч хийгдсэн болохоор ер нь бол гэр хороолол, орон сууцны хорооллоор нь ялгаад үзэхээр бас ялгаатай үр дүнгууд байгаа. Тийм. Ялангуяа орон сууцны төвийн хорооллын хүүхдүүдийн дундах таргалалт нь илүү байгаад байгаа. Тийм бол байсан. Тэгэхээр одоо өөрөөр хэлэх юм бол бандгар хүүхдүүд ихслээ. Бид нөгөө юун дээр их анзаардаг. Нийгмийн сүлжээн дээр нөгөө хятадууд ч нөгөө нэг хүүхэд гэдэг хөтөлбөр явсан шүү дээ. Тэнгүүч нөгөө нэг хүүхдээ аль болох хайрлал, халамжлал хамгийн амттай шимттэй юм нөгөөлөрөнгүүд хятад үндэстэй өөрөө тарган үндэстэн болж хувирлаа гэл ингээ нөгөө бандгар хүүхдүүдийн зургууд ингээл явж ирсэн.
Тэгэхээр яг Монголд одоо жишээлбэл энэ цаг үе ирээд байна уу да гэсэн миний зүгээр хувийн ажиглалт. Дээрээс нь сая бид нар ч нөгөө ковидын хугацаанд 2 жил одоо хөл хорионд байлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бас хөдөлгөөн нөлөөлж байгаа баг. Тэгэхээр яг энэ таргалтанд тэр дундаа хүүхдийн таргалтанд нөлөөлөд байгаа гол нөлөөллүүд нь юу байгаад байна? Тийм хөдөлгөөний идэх хамгийн чухал тий. Ер нь бол нөгөө таргалалт бол маш олон талын одоо тий бүр одоо нийгмийн эрүүл мэндийг тодорхойлогч нийгмийн хүчин зүйл гэж ярьдаг бүр алсаас тий улс дөр нийгэм эдийн засгийн байдал ч гэдэг юм уу тий бүр маш одоо алсаас биднэрт бидний эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөллүүд байдаг. Тэгээд тэрнээс ойртоод ирэх тусам бас хувь хүний түвшинд нөлөөлдөг. Гэр бүлийн түвшин, сургуулийн тий одоо амьдарч байгаа орчин тойрны түвшин тэгээ бүр найрслаад ирвэл биологийн, генетикийн түвшин гэдэг маш олон түвшний олон одоо хүчин зүйлийн нөлөөлөлтөөр таргалалт гэдэг одоо өвчин үүсэж байгаа шүү дээ тий. Тэнгүүт таргалалтад яг гол нь юу вэ гэхээр энэ олон хүчин зүйл юун дээр нөлөөлөд байгаа гэхээр бидний зарцуулж байгаа энерги, авч байгаа энерги хоёрын тэнцвэр түвш адил байхгүй тий. Тэгээ хүчин зүйл гэдэг бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр одоо эрүүл мэнд альва өвчнийг нөгөө үүсгэт нь одоо нөлөөлж байгаа одоо магадлал альва өвчин үүсэх магадлалыг хүчин зүйл гэдэг байгаа шүү дээ тий. Эрсдэлт хүчин зүйл гэдэг тий. Тэгээд тэр магадлалыг нэмэгдүүлээд байгаа тэр хүчин зүйлүүд нь болохоор энэ одоо маш олон түвшний одоо зүйлүүд байгаа тийм. Тэрний дотор хоол тэжээлийн одоо авж байгаа энерги, зарцуулж байгаа энерги хоёрын баланс тэнцвэрт байдал алдагдаад нөгөө ингэ зарцуулж байгаа нь бага байгаад авж байгаа нь их байгаад байгаа учраас энэ тархалт нэмэгдээд байна. Ялангуяа сая нөгөө хөдөлгөөний идэх тий тэгээд авж байгаа энерги чинь нөгөө ямар хүнсээр хоолоо аваад байна, ямар давтамжтай аваад байна, хэрэг хэмжээтэй аваад байна гэх. Төрөний нөгөө яриаг үргэлжлүүлэхэд нөгөө хүн амын үндэсний судалгаа шүү дээ. Хоол тэжээлийн үндэсний судалгаан дээр болохоор хүүхдүүдийн дунд тархалт нэмэгдээд байгаа. Энэ төсгөр хүүхдүүдтэй ингээ харахад бол ийм сайхан ирүүлж ирэг тий. Гэтэл яг нөгөө дотор нь одоо тэр хүүхдийн одоо идж байгаа юмд ч юм уу тий байгаа. Тэр хүүхдэд одоо нэг шаардлагатай байгаа бичил шим тэжээлүүд гэж байна шүү дээ тий. Дотор төмөр байна жишээлбэл тий. Витамин байна. Одоо өөр юу гэдэг. Олон төрлийн эрсдсүүд байна. Тий, бусад эрсдсүүд байна тий. Бодис солилцоог явуулцахад зайлшгүй оролцдог микроэлементүүд. Тий. Тэр нь болохоор дутагдaltaй байгаад байдаг. Тэр нөгөө илчлэг бол хэмжээгээр нөгөө шаардлагагүй гэх юм уу илчлэгүүдийг аваад байна. Нөгөө талаасаа шаардлагатай шим тэжээлийг авч чадахгүй. Ийм байдал бол харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу гэж тодорхойлсон гэхээр Монгол улсын хүүхдүүд бол хоол тэжээлийн давхар дарамттай. Хоолоо идээд тэгтээ шаардлагатай чухлыгаа идэж чадахгүй нэг хэрэггүй гэж хэлж болохоор одоо тэлж нөгөө нэмэлт илчлэг таргалуулад байгаа юм илүү хийдэг. Тийм тэн дээр бас нэг ингэж дүгнсэн мэс тэ нэг эсийн төвшөнд өсгөлөнд нэрвэгдсэн явна гэдэг. Тэгээ өөрөөр хэлбэл эс чи яг үндсэн бодисын солилцоонд нь зайлшгүй шаардлагатай микроэлементүүд нь байхгүй байгаад байдаг. Хий илчлэгүүд нь их байгаад байдаг. Тэгээ хоримтлагтаараа таргалтуулж хоримтлаад байна. Тэгээ макро төвшөндөө сайхан тарган бандгар хүүхдүүд байгаад нэг. Тэгэхээр тэгвэл энэ хүүхдүүд одоо яг юу идэж түлхүү идэж уугаад байна. Тарган хүүхдүүд. Тий, ер нь бол өсвөр насныхан ер нь багын сургуульд байдаг сургуулийн сурагч нар хүүхдүүд ер нь юу идэж уугаад байна. Тэр талаас нь хийгдсэн судалгаанууд та хэд дээр хэр байдаг юм бэ? Бид нар судалгаагаа хийхдээ болохоор хүүхдүүдийн уух юмн дээр илүү анхаарч судалсан одоо ямар шингэн тий унд гэж ярьдаг тий. Ямар төрлийн унд уух юм илүү их хэрэглээд байдیں۔ Тэгээд тэр нь гэртээ юм уу сургууль дээрээ байд юм уу? Тэгээд тэр нь илчлэгийн болон бусад тэр хэрэглээнд нь яаж нөлөөлөд байгаа юм тархалтад нь яаж нөлөөлөд байгаа юм гэдэг одоо хамаарлыг үзсэн. Тэгээ уух юм илүү үзсэн гэсэн үг. Тэр уух юм одоо тархалтанд нөлөөлөх үү? Тийм нөгөө хэрвээ уух юм нь илчлэг агуулж ивэл тэр тий. Ер нь бол бид нэр хоол хүнс буюу хуурай тий одоо хүнсээр илчлэгийг авдаг гэж өмнө нь ойлгодог гэсэн бол одоо илүү их нөгөө тэг хэрлэг ундаа гэх мэтчлэн бүтээгдэхүүний хэрэглээ
одоо тийм одоо алдаац их болсонтой холбоотойгоор шингэнээс ч хүртэл шингэн угаад хүртэл таргалах боломжтой ийм байдалтай болчиход шүү дээ. Харин тийм нийгэм их өөрчлөгдөж байна, бараа бүтээгдэхүүн их өөрчлөгдөж байна. Өмнө нь бол бид нэр өөхөдүүл таргалдаг гэдэг нэг ийм ойлголт миний хүүхэд байх үед бол байсан. Тэгээ зарим одоо энэ үед ихтэй арай жоохон өөрчлөгдөж байгаа баг. Тэгээ нэг шингийн муухаар бол таргална гэж ерөөсө төсөөлдөг хүмүүсийн хувьд бол бас байгаа. Тэгэхээр шингийн эмчийн энэ чихэрлэг хамтдаа илчлэг өгөөд байх юм бол таргалуулдаг байна гэдгийг бол таад бас хэлж штэ. Тэгэхээр ер нь одоо яг энэ чихэрлэг ундааг ер нь өртөлтийн хувьд тэгвэл хүүхдүүд хэр их хэрэгэлдэг? Өдөр тутам хэрэглээд ийн үү? Бүр хаяа нэг хэрэглэж ийн үү, тэ? Эсвэл нэг хэрэглэхдээ хэр хэмжээгээр хэрэглээд ийн? Энэ нь эрсдэлтэй хэмжээнд хүрчээд ийн үгүй байна уу? Тийм, судалгааны анхны таамаглалгаар яг саяны таны хэлдэгтэй адилхан. Өмнө нь бол хүмүүс яг таргалалтыг бол ерөөсөө л өг тастай хоолт холбондтой холбоож тайлбарладаг байсан тийм 1960-аад оноос дэлхийд дахин ингээд энэ бол таргалалт нь бол өг тастай хоолны хэрэглээтэй холбоотой байна, зүрх судасны хөршлөн ингэж үсдэм байна гэх. Гэтэл одоо 2000 он гараад ирэхэд бол энэ байдал өөрчлөгдөд таргалалт зүрх судасны өвчлөлөө одоо тийм үндсэн одоо шалтгаануудынхаа нэг нь энэ чихрийн хэрэглээ юм байна. Чихрийн хэрэглээ өөрөө нөгөө итгээрээ энэ таргалалт өөх тас болж бийдэг одоо хоримтлагддаг. Ингээд зөвхөн таргалалтыг үүсгээд зогсохгүй бусад олон төрлийн өвчнүүдийг таргалттай холбоотой зүрх судасны өвчлөлийг зарим төрлийн хавдрыг тий ясвалжингийн тогтолцооны тэр байтугай үений одоо зарим тий өвчнийг хүртэл үүсгдэг ийм ахтар өвчин зүйл болоод байна гэд. Тэгээд энэ таамаглал нь манай улсын хувьд тэгвэл энэ чихэрлэг төрлийн ундаанаас авж байгаа энэ илчлэг нь үнэхээр хүүхдүүдийн таргалтыг үүсгээд байгаа мó гүмүү гэдэг таамаглалыг төвшүүлээд судалсан. Тэгээд 4 төрлийн одоо уух ямиг тэгээ ус, цай, сүс өмгтэйгдэхүүн тэгээ чихэрлэг ундаа гэсэн ийм 4 бүлэг үүсгээд хүүхдүүд алийг илүү их хэрэгэлдэг, хизээ хэрэгэлдэг, ямар хэмжээгээр хэрэгэлдэг, энэ нь илүүдэлжин тархалтанд нь яаж нөлөөлөд байна гэж утсан. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхдүүдийн нөгөө уух ундныхаа нийт хэмжээ бол бага байгаа. Шингэн уух хэрэгтэй гэж зөвлөдөг шүү дээ. Тэ ер нь бол шингэн эн чинь бас нөгөө тогтсон тэ одоо хүүхдийн наснаас хамаарсан физиологийн хэрэглээний шингэн гэж байна. Тийм одоо зөвлөмж хэмжээтэй. Манай улсын болон олон улсын зөвлөмж хэмжээтэй харьцуулахад манай улсын хүүхдүүд бол нэгдүгээр бага шингэн ууд юм байна. Өдрийн хоногийн турш. Тийм. Тэгээд тэрнийхээ дотроо ууж байгаа шингэн ингээд тэгэхээр ус сүсүн бүтээгдэхүүнийг айгу бага хэрэгэлдэг. Бид нэр хотын хүүхдүүдийн хувьд ярьж байгаа шүү дээ. Эсвэргээрээ чихэрлэг ундаа чихэртэй цайг хамгийн их хэрэгэлдэг. 3 хүүхдтмийн нэг нь өдөрт нэг удаа дор хаяжтай чихэрлэг ундаа хэрэгэлдэг. 3 дутмын нэг нь өдөрт нэг ундаа. Тэгэхээр хэдэн миллилитр авцаа гэсэн үг. Хүүхдийнхээ наснаасаа бас ялгаатай. Тийм. Ер нь гэхдээ ингээд нөгөө хүүхдийнхээ жинд харьцуулаад ингээд тэгээ нөгөө насанд нь харьцуулаад үзэхээр бага насны хүүхдүүд илүү их чихэрлэг ундааг нөгөө илүү хэрэгжилж байгаа. Тэр нь нөгөө хоногийн хэрэглэх ёстой илчлэгийн хэмжээнд ч тэр тархалалтанд ч тэр одоо илүү ихээр нөлөөлж байгаа юм байдал бол харагдчихсан. Тэгэхээр бол бага насны хүүхдүүд ерөөсөө тархалаад байгаа үндсэн шалтгааны гол бас нөлөөлөх хүчин зүйлс тэргүүлэх нөлөөлөх хүчин зүйлс нь ерөөсөө энэ чихэрлэг ундаа. Тий. Ер нь бол нэг хүчин зүйлс нь. Нэг хүчин зүйлс нэлээд чухал нөлөөлж байгаа. Тэгээ мэдээж хөдөлгөөний идэх мэтэх бол ороо. Тийм бид нар хөдөлгөөний идэх тэгээд бусад амттны хэрэглээ, эцэг эхийн тархалалт тий орхийн нийгмийн засгийн байдал тэгээд чихэрлэг ундааны хэрэглээг олон зүйлүүд ингээ харьцуулаад олон ингээ түвшинд харьцуулж судалсан. Тэгэхэд бол чихэрлэг ундааны хэрэглээ бол бусад бүх одоо энэ тооцноос тусдаа нэг юм тархалтыг үүсгээд байгаа бие даасан эрсдэл хүчин зүйл болчихж байгаа байхгүй. Тийм бол ерөнхий ингээд нэг олон ингээд дурддаг юм биш. Бүр бие даасан бүр тийм нөлөөлөх хүч хэмжээний том одоо асуудал байна л гэдэг юм судалгаа та хэдийн юмнаас гарч ирсэн байх нь шүү дээ тий. Тэгэхээр энэ яг ингэдэг юм лээ. Одоо би та энэ дэр сая цай гэдэг чинь шүү дээ. Эцэг эхчүүд за ундааг нь яах юм бэ? Цайг нь авч өгье гээд. Дэлгүүрүүдээр ч нөгөө цай гэд нэрлэлээд ингээд явчихдаг. Тэгээд нариндаа ингээд шошгоны мэдээллийг харангууд цай нэртэй боловч тэгээд сахарын агуулмж өндөртөө.
ийм л одоо шинэ хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бол цай гэд худалдаад аваад байгаа ч ялгаа алга, хийжүүлсэн ундаа гэд аваад байгаа ч ялгаа алга, сахарын агуулмж өндөртэй байгаад. Тэгэхээр дэлхийн нийтэд ер нь энэ чихэрлэг ундааг одоо ер нь ямар төвшөнд авч үзээд ийн, ямар зохицуулт хийгээд ийн. Одоо 100 мл-тэй хэдэн одоо грамм сахартай байхыг за зохистой гэж үзээд ийн, хэдийн байхыг ер нь их байна, бууруулаач гэж одоо зөвлөд ийн. Тий. Цайны хэрэглээ гэлтэй чихэртэй ундаа, газтай ундаагаал хүмүүс аягүй их нөгөө хязгаарлалт. Тэнгүүтээ цайг нь авчаад шүү дээ. Тэгсэн чинь нөгөө чихэртэй байж дээ. Чихэрлэг ундаа гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдгийг нэгдүгээр нэр тийм сайн тайлбарж өгье яг үнэ. За бах чихэрлэг ундаа гэдэг яг одоо бүр ингээд нийтээрээ ингээд зөвшөөрсөн тодорхойлт одоогоор ингээд байхгүй боловч хамгийн энгийнээр ерөнхий утгаар нь ойлгоод үзэхээр нэг бол үйлдвэрлэгч нэмсэн одоо тэр усан дээр ч юм уу ундаан дээр ч юм уу ямар нэг эсвэл хувь хүн өөрөө тий ууж байгаа шингэн дээрээ уух юмн дээрээ нэмж чихэр хийж байгаа. Жишээл кофен дээрээ сахар нэмж байгаа тий цайнтай сахар. Энэ болгон бүгдээрээ чихэрлэг ундаанд тооцогдож байгаа. Тэгээд үзэх юм бол нэр төрлөөр нь тэгвэл одоо ингээд бодох юм бол энэ дээр юу орж хамгийн их чихэртэй одоо ундаа бол энерги ундаанууд гэдэг тий. Энерги ундаа тий. Тэгээд доошоо яхаар одоо чихэрлэг хийжүүлсэн ундаанууд байна. Жимсний ундаанууд байна. Нектар гэдэг тий. Жимсний шүүснүүд заримдаа яг цэврээр нь шинээр нь шахаагүй л бол тий дотор ямар нэгэн нэмэлт байц агуулгдсан гэж. Тэгээд одоо үзмний шүүс ч гэдэг юм уу те бидний чацарганы шүүс гэл бүхэл юмд чихэр нэмэлтээр ороод. Тэр байтугай усанд хүртэл амтлаг уснууд байж байгаа шүү дээ. Амтлаг уснууд байна. Кофе шопоос авч ууж байгаа одоо те нөгөө гоё амттай карамел юу гэдэг те одоо чихэр нэмсэн кофенууд байна, цайнууд байна. Цайнууд байна. Үйлдвэрлэгч хийсэн цай эсвэл өөрөө нөгөө харцаагаас ахан буцалгаа дээрээс нэг юм уу хоёр албагалсан чихэр хийж байгаа. Тэр болгон хүртэл чихэрлэг ундаанд тооцогдож байгаа гэсэн. За тэгэхээр бол чихэрлэг ундаа гэдэг бол маш их ерөнхий том өргөн ойлголт байгаа тахын. За тэгвэл хоёлаа одоо юу гэдгийг би бол ингээд кофе шоп дээр ороод одоо хар кофе авъя гэд ингүүд мэдээж хажууд нэг сонголтоор нь сахарыг тавьчихдаг шүү дээ. Тэгээ би бол сахар хэрэглэдэггүй. Аль болох кофе цэвэр амтаар нэг амтлахыг хүсдэг. Чихэр хийх юм бол бүх юм адилхан чихэрлэг амт орчдөг тий. Миний хувьд бол тим хэрэглээнийг ингээд нөгөө татгалзаад дадсан. Тэгэхээр энэ цай, кофен дээр сахар нэмэхгүй бол яг хувь хүний асуудал. Хувь хүний дадлын асуудал байгаа тийм. За тэгвэл хоёулаа хувь хүнээс хамаарахгүйгээр үйлдвэрлэгч одоо бүтээгдэхүүн дээр шууд ингээд чихэр хийцэн одоо байгаа бүтээгдэхүүнүүдийн талаас нь хоёулаа илүү яриад явъя гэж бодод. Монголд одоо ингээд худалдаалагдж байгаа чихэрлэг ундаанууд ер нь сахарын агуулмжийн хувьд хэр төвшөнд байгаа тийм. Тэр талаар нь та хийсэн судалгаан дээр дурддагсан байдгүй. Тийм бид нар олон төрлийн чихэрлэг ундаануудыг төвөрлөж аваад зах зээл дээр худалдаалагдж байгаа. Төвөрлөж аваад дотоодын болон импортын гэж ангиллаж агаад чихрийн хэмжээг судлаад нөгөө шашхан дээр мэдээлсэн чихрийн хэмжээг тэгээ дахиад яг лабораториор тэгээд чихрийн хэмжээг нь судлаад харьцуулах юм бас нэг судалгаа хийж шашханых мэдээлэл таарч ийн үгүй юу гэсэн үг байна тий бас. Тий тухайн үед бол нөгөө чихэрлэг хийжүүлсэн ундааны хувьд бол жишээлбэл 100 мл-т 11.5 гэж байгаа байхгүй. Тухайн үед гэдэг нь одоо бидний судалгаа 19 он хийгдэж танилцуулагдчихсан. 11.5 г сахар. Тий. Жимсний ундаан дээр болохоор 11. Амтлаг усан дээр болохоор нэг 4.8 орчим. Усны хүртэл тий. Тэгэхдээ нөгөө амтлаг усуудын сонгож авч агаад хийж байгаа зөвхөн одоо плейн юм уу цэвэр усыг боллоо оруулаагүй мэдээж. Тэгээ хүч тамирын ундаа гэдэг энэ нөгөө энерги ундаан дээр болохоор 14.9 г сахар. Тэгэхээр ч 100 ийм байгаа учраас болохоор нэг дунд хэмжээ чинь нэг 330 мл-тэй гэж бодъё л да тий нэг лаацтай ундаа бол 330. Одоо хүмүүс ихэвчлэн аваад байгаа чинь нөгөө хувцс чинь нэг 450 500 байдаг тий. Тэгэхээр чинь нэг тийм 3 тийм үү 5 4 За одоо жишээлбэл нэг хүүхдүүдийн аваад иддэг нэг юм за чихэрлэг ундааг бодъё л да 11.5-ыг 500 мл-ээр үржүүлэхээр 5 дөржүүлэхээр эн чинь 55 56 г. 30-аас 50 г нөгөө ундааныхаа нэр төрлөөс хамаарат тий 50 г-ыг одоо жишээлбэл энгийнээр ойлгуулах гэдэг хичээлтэй. Жишээлбэл нэг ширхэг яотон чинь
нэг 4-5 г байдаг тий. 5 грамтай байдаг. 50 одоо нэг савлгаа усанд 50 г сахарыг уусгасан хэлбэрээрээ байна гэдэг маань одоо зүрлээд хэлэх юм бол 10 ширхэг йотинг нэг одоо сав усан дотор одоо ундаан дотор хийцэн байна л гэсэн үг. Тий. Түрүүн та нөгөө дэлхийн нийтийн жиг хандлага гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө нийт хүүхдүүд болохоор яг одоо өдөрт авах хилчилгээхээ нэг манай судалгааны үр дүнгээр шүү. Дэлхийн нийтэд бол нэг 11% гэж байгаа юм. Тэгэхээр хэрэглэг ундаа хэрэгэлдэг хүүхдүүдийн өдөрт хэрэглэг ундаанаас авах одоо илчилгээ нь нийт илчилгээх нь 11 орчим хувийг эзлээд байна. Энэ бол аюултай гэж үздэг байгаа. Манай улсын хувьд болохоор ялангуяа хүүхдийн нас бага байх тусам тэр авж байгаа илчилгээх нь хэмжээ нэмэгдээд тэгээд 15 хамгийн дээдл нь 15%-ийг одоо өдрийн нийт авж байгаа илчилгээхээ 15%-ийг зөвхөн хэрэглэг одоо ууж байгаа ундаанаас авж байгаа гэж байгаа. Тэгтэл дэлхийн нийтийн чиг хандлага буюу одоо гэдэг чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол хүүхэд насанд хүрэхчийн аль нь одоо нөгөө өдөрт авах илчилгээхээ 10%-аас багагүй хувийг одоо энэ энгийн чихэрнээс аваач ээ. Энгийн одоо чихэр гэдэг аахгүй миний л. Тэгээд цаашдаа энийг 5%-аас бага болгооч ээ гэж зөвлөд байгаа юм. Яагаад тэгэхээр энгийн чихэр гэдэг байгаа одоо энэ бидний чихэрлэг ундаанд хэрэглэгдэж байгаа сахароос, глюкоз, маш олон янз нэртэй байгаа шүү дээ. Corn syrup гэдэг нөгөө high fructose corn syrup гэдэг байгаа тий. Эрдэнэ шишийн сиропууд тийм гээд ингээд фруктоз, декстрос гэж зөндөө янз нэртэй. Энэ олгоноос авж байгаа энэ илчилгээгээ өдрийн илчилгээний хэрэглээний 10%-аас бага болгооч. Гэтэл нөгөө саяныхаа яриалаар ирээд орохоор хүүхдүүд болохоор нэг 13-аас 15%-ийг болохоор чихэрлэг ундаанаас аваад шүү дээ. Тэгж байна. Тэгэхээр бусад өөр ямар ч чихэртэй юм идэхгүй байсан ч гэсэн олон улсын зөвлөмж хэмжээнээс манай хүүхдүүдийн хэрэглээ бол чихрийн хэрэглээ бол угаасаа тавчаад байгаа. Ундаагаар авж байгаа чихрийн хэрэглээ тавчаад байгаа. Тэгэхээр миний ойлгосноор бол за энэ 15% гэдэг бол зөвхөн чихэрлэг ундааны тайдын тооцол байна. 13-аас 15%. Тэгэхээр чи энэс хажууд нөгөө дахиад тэр чихэр сахарын агуулмжтай батончгууд, чихлаач гэдэг юм уу тий. Ингээд олон юмнууд хэрвээ энийг тооцсон арайс тооцоогүй байгаа х тий. Тийм бүх юмыг бол тооцож чадаагүй байна. Хэрвээ тооцсон бол магадгүй 20 30 гараад явчихыг үгүйсэхгүй байх нь шүү дээ. Тэгээд нөгөө өсвөр хүүхдүүд. Харин тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүд ингэж чинь одоо хоол идэхгүй байна гэдэг. Үнэн эрэхтэй хаав ээж нь яг хоолны өмнө чихэртэй ундаа өгцөн байж идэг шүү дээ. Тэгэхээр нөгөө хоол идэх туршилт дарагдчихдаг. Тэ богино хугацаанд. Тэгэхээр бол бас эцэг эхчнүүдээ хэлэхэд хүүхд чинь яг нөгөө хоолноос шимт хичээлээ авах гээд байдаг. Тэрний өмнө бити юм одоо сахарын агуулмж өндөртэй юмуд бас өгж байгаарай л гэж бас зөвлөх нь бас их чухал байх. За тэгэхээр бол сахарын хэрэглээ нэлээд өндөр байна. Тэ зөвхөн чихэрлэг ундааны хэрэглээ. Одоо Монголд бол ингээд юм өндөр байгаад. Ер нь энэ төвшин дэлхийн нийтдээ юм байгаад байна уу? Эсвэл ганцхан Монголд юм байна уу? Эсвэл хөгжингүй орнуудад юм байна уу? Хөгжил буураа орнуудад юм байна уу? Өмнө нь бол нөгөө тарган хүн чинь нөгөө таргалалт гэдэг чинь нэг энэ тэ чинэлэг бүлгийн одоо өвчин юм шиг харагдах байдал нь буйны тарга энэ төр гээл тэ нөгөө дарганаар тарган байхгүй болохгүй тэ. Тий. Тэгээд тэрнтэй ч одоо уйлдаад ч гэх юм уу одоо хөдөлгөөн өндөр хөгжилтэй орнуудад таргалалт бол асуудал байдаг байсан. Тэгээд би түрүүхэн бас энэ саяхны судалгаа уншаалж 2022 оны судалгаа. Олон улсын хэмжээнд болохоор таргалалт бол ерөөсөө энэ нөгөө нэг одоо глобал пандемик гэж ярьдаг шүү дээ. Одоо энэ цар тахлах хэмжээний. Дэлхийн нийтийг хамарсан хахлын хэмжээнд хүрсэн байна гэж үзэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл энэ тэр улсын хөгжилтэй хамааралгүйгээр одоо манайх чинь дунд хөгжилтэй орнууд донтордог бах тийм. Хөгжиж байгаа. Тийм орнуудад жишээлбэл Монгол улсад тийм. Таргалалт бол одоо газар авч байгаа. Тэгээд энэ бол зөвхөн одоо улс орны хөгжлийн түвшингээр хамаархаа болсон. Харин ч эсвэргээрээ хөгжилтэй орнууд ялангуяа нөгөө илүү их нөгөө хүн амынхаа эрүүл мэндийн боловсролд анхаарад хідэж ууж байгаа юмдаа хүмүүс өөрсдөө анхаарал хандуулаа хөдөлгөөндөө илүү анхааралтай болцсон учраас баг эсвэргээрээ хөгжилтэй орнуудын боловсролтой бүлгийн
таргалт буугаад арай боловсрал багтаа тий бүлгэд бол таргалт нь үлдсэн. Эсвэргээрээ хөгжиж байгаа орнуудын хувьд болохоор таргалт нь нийт хүн амынх нь асуудал болсон. Ер нь баг шууд таргалтын одоо илтгэх үзүүлэлт байх ч бас боломжтой одоо ийм хэв маяг шүү дээ. Ер нь бол таргалт бол тий одоо ядуу бүр орнууд руу шилжиж гинэ гэж бас ойлгож байна. Тэгээ би бас яг энэ ядуу бүр орн руу шилжиж гинэ гэснээс энэ чихэрлэг ундаач өөрөө одоо шингэн хүнсний үйлдвэрлэл гэдэг бол их том одоо үйлдвэрлэлийн нэг том чиглэл байдаг. Тэгээд ганцхан дотоодын одоо үйлдвэрлэлээс илүүтэй энэ том дэлхийг одоо олон орныг хамарсан том одоо брэндүүд биш үү? Одоо юу гэдгийг Pepsi Cola, Coca-Cola тий олон төрлийн колонууд байна. Манайхан бас нэг юмыг бас зүгээр ойлгосоо гэж боддог. Кола гэдэг бол кола натаас гаргаж авсан одоо тэр одоо зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Кола гэдэг тий. Тэгэхээр нөгөө Coca-Cola, Pepsi Cola, Green Cola эдгээр чинь бүгд бас өөр юутай одоо юм ундаанууд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дэлхийн нийтийн том үйлдвэрлэгчнэр ер нь одоо хаашаа чиглээд байна. Одоо магадгүй ингээд нөгөө өндөр хөгжилтэй орн боловсролын ингээд ирэхээр ер нь бол барууны орнууд бол хууль эрх зүйн төвшөнд, татварын төвшөнд нэлээх одоо хязгаарлалтууд хийгээд эхлэнгүүт мэдээ одоо өөрчлөлтөнд орж байгаа гэж би мэдээлүүд авч ирсэн л та. Тийм. Хууль эрх зүйн төвшөнд, татварын төвшөнд, хүн амын эрүүл мэндийн боловсролын төвшөнд маш их өөрчлөлтүүд интервенцүүдийг хийгээд ирэнгүүт энэ олон улсын үндэстэн дамсан корпорациуд гэдэг шүү дээ. Саяны таны хэлээд байгаа ийм компаниуд чинь болоод яалтчгүй ядуу бүр орнууд эрүүл мэндийн боловсрол багтай тий ийм орнууд руу чиглээд байна л да. Тэгээд чихэрлэг ундааны хэрэглээ нь өөрөө нөгөө бусад нөгөө эрүүл бус заан үйлийг бас дэмжиж энэ эрүүл бус заан үйлүүд ч өөрсдөө бие бинийгээ дэмжиж байдаг юм байна л да. Чихэрлэг ундааны хэрэглээтэй хүн илүү их нөгөө түргэн хаал идэх ийм хандлагатай. Тэгэхээр чи нөгөө түргэн хаалны газруудад ундаа болон нөгөө өөх тэ транс өөхтэй хоолны нэг зэрэг ингээд хоршиж байдаг яадаг шүү дээ. Энэ нөгөө гээд одоо бас хүмүүс бас анзаарчлаагаа мэдчихэл байгаа. Манай улсад өмнө байгаагүй ямар олон гой түргэн хаалны газрууд гой ундаанууд гараад ирчихв. Зөвхөн манай улсад биш юм бэлээ л тэ дэлхийн нийтээрээ одоо жишээлбэл Хятад бол яг энэ үндэстэн намарсан корпорациудыг яг одоо нэг байгуулсан тийм үү те болцсон. Тэгээд тэнд байгаа хүүхдүүдийн таргалт бол бас айгүй одоо нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болчиход байгаа. Одоо Хятад улс өөрөө энэ таргалттайгаа яаж зүйцэх ёстойгоор тэмцэх вэ гэдэг айгүй олон хилцүүлэг асуудлуудыг өрнүүлээд байж байгаа. Тэрнтэй адилхан манай улс руу бас чиглэлсэн байж байгааг бас хүмүүс харж байгаах ингээд чихэрлэг ундааны том плантууд гэдэг юм плант үйлдвэрүүд ингээд нээсэн тий. Зөвхөн хэдэн жилийн өмнө импортын бүтээгдэхүүнүүд бол манай чихэрлэг ундааны зах зээлийг одоо эзэлдэг гэсэн бол одоо бол чихэрлэг ундааны үндсэн зах зээлийн одоо болвол дотоодын үйлдвэрлэл эзэлж байгаа. Дотоодын үйлдвэрлэл эзэлж байгаа. Тэгээд өмнө бидний нөгөө энэ хийсэн судалгаа бол одоо харьцангуй бас хэдэн жилийн өмнө болчлоо л. Сая би танд хэлсэн нөгөө 100 мл-тэй нэг хийжсэн ундаа бол нэг 11 орчим грамм чихэр агуулдаг байсан гэдэг байсан бидний судалгааны үр дүнгээр. Одоо хэрвээ аль нэгэн газтай одоо тий одоо нэр бүхий тий ундааг ингээ харах юм бол шашхын мэдээллийг унших юм бол чихрийн агууламж багасаад ирсэн байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүс бол бас маш мундаг сайн ажиллаж байна. Тэгээ энэ дэлхийн нийтийн энэ илчлэгийн хэмжээг бууруулах энэ одоо уриалга тий зөвлөмжийг бас хүлээж аваад бууруулж байна нэг талаасаа. Нөгөө талаасаа хэрэглэгч ингээд амсаад үзэн штэ тий. Амсаад үзвэл чихрийн хэмжээ буураагүй байхгүй. Амт нь өөрчлөгдөөгүй. Гэхдээ шашхан дээр чихрийн хэмжээ сахарын агуулмж бага байгаа даа. Тэгээс харах юм бол нөгөө чихэр орлуулагч бүтээгдэхүүнийг 2 юм 3 хэлбэрээр ингээд нэмсэн байгаа байхгүй. Тэгэхээр нэг талаасаа дэлхийн нийтийн зөвлөмжийг аваад бууруулад байна. Нөгөө талаасаа чихэр орлуулагч бүтээгдэхүүнийг одоо нөгөө амтаа хадгалахын тулд хэрэглээд байгаа юм одоо шилжилт ажиглагдаж байгаа. Энийг бас нарийн сайн судлах шаардлагатай гэж бас одоо бодож байгаа бид нар. Тэгээ сая би нэг таныг ярьж яхад нэг юм бодогтой. Сая нэг нийгмийн сүлжээнд энэ Орос Украинтай холбоотой дайны үгээр Америк одоо жишээл эдийн засгийн
20 арга хэмжээ аваад эхэлсэн. Тэгээд нөгөө одоо үндсэн дамсан корпорацууд, бизнесийн байгууллагууд гарлаа гэд. Тэгсэн чинь нэг Орос эмэгтэй нийгмийн сүлжээн дээр юм бичлэг хийсэн байлээ л дээ. Тэгээд Америкуудад баярлаа. Тэгээд энэний чинь нөлөөгөөр танаа нөгөө түргэн олууч гараа авчлаа. Энэний нөлөөгөөр танаа нөгөө чихэрлэг ундааны юмнууд чинь гараа авчлаа. Бид нарыг таргалтаас аварсанд баярлаа. Тэ? Эргүүлээд бид нэр танахаас одоо газа нийлүүлэх боллоо. Одоо та нар сайхан алхаад тэ хөдөлгөөнөө хийгээд бас таргалтаас одоо ангижраарай. Бид нэр эргүүлээд ийм бэлэг барьж ийнэ гэсэн ийм хошгинсон хэлбэрээр одоо зүйл явж лээ л дээ. Тэгэхээр бол яг таны хэлдгээр энэ таргалт гэдэг бол зөвхөн дотоодын асуудал биш. Ингээд нөгөө бизнес одоо энэ амьдралын маяг, дэлхийн глобалчлал энэ бүгд ийм нарийн уялдаа холбоотой болцсон болохоор таргалт бол дэлхийн нийтийн том пандемик болчлоо. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл чихэрлэг ундаа, чихэрлэг энэ хүнс бол хамгийн одоо чухал нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь байна гэдэг танаа судалгаа хүртэл ингээд тогтоогод олуулсаач гэсэн юм бол зөвлөмж өгдөг баг. Тэгээ энэ та хэдийн одоо энэ хийгдсэн судалгаа чихэрлэг ундаанд татвар ногдуулах эдийн засгийн тооцоол гэсэн ийм гарын авлага бас гарсан байна л дээ. Тан судалгааны одоо материалууд дээрээс үндэслэгдээд гарсан. Тэгэхээр энэ дээр чихэрлэг ундаан дээр ер нь дэлхийн нийт ер нь за интервенцийн хувьд бол хууль эрх зүйн талтаас ямар арга хэмжээнүүд аваад байна. Татвар одоо эдийн засгийн хувьд ямар арга хэмжээнүүд аваад байна. Одоо эрүүл мэндийн боловсрол олох тал дээр нь ямар арга хэмжээ аваад байна. Зар сурталчилгаанууд дээр нь бас ямар арга хэмжээнүүд аваад байна. Хойлоо одоо энэ яг арга хэмжээнүүд дэлхийн нийт яаж авч явж эрүүл мэндийг хамгаалж байна тэр тал руу яриагаа өрнүүл. Тэгээ 2017 онд л эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэ одоо чихэрлэг ундаа болон арх тамхи гэдэг хүн огт хэрэглэх шаардлагагүй ийм одоо бүтээгдэхүүн тооцогдож байгаа хгүй энэ гурван төрлийн. Тэгээд энэ бүтээгдэхүүний хэрэглэнээс үүдэлтэй эрүүл мэндийн асар их нөгөө үр дагавар тэрний цаана эдийн засгийн асар их нөгөө хохирлолтой хувь хүний түвшинч дээр улс орны түвшинч дээр тэр нөгөө хэрэглэнээс энтгээр бүтээгдэхүүний хэрэглэнээс үүдэлтэй өвчлөл хүнөөсөнтэй тэр өвчлөлийг одоо эмчлэх тий энэ тулд одоо улс орны хувьд тэр хүний карманаас тэрдээ гарч байгаа энэ зарцуулж байгаа энэ зардал нь бол асар их өртөгтэй байна. Тэгэхээр энийг хэрэглэхийг нь анханаас нь болиулах нь бол зүйтэй юм аа гэд. Тэгээд энэ гурван төрлийн бүтээгдэхүүн дээр эсвэл хамгийн сүүлд чихэрлэг ундаа орж ирж байгаа байхгүй. Тэр ногдуулахыг зөвлөж байгаа. Одоо чихэрлэг ундаа яг арх тамхитай адилтгаж орж ирж байна гэсэн үг дэлхийн хэмжээнд тий. Яагаад ингэж адилтгаж авч орж үзээд байна. Арх бол одоо бас хамааралтай болгодог. Тамхи бол бас донтуулдаг. Чихэрлэг ундаа донтлох нөлөө талаас хэр үйдэг юм. Яг чихэрлэг амт нь өөрөө тэр таашааллыг бий болгож байгаа. Тэгээд тэрнээс тэр таашааллыг дахин авах бас хүсэл хүмүүс төрдөг. Ялангуяа бага насандаа хэрэглээд одоо заншчих юм бол энэ нь бол насан туршийн хэрэглээ тархинд хамааралтай болчтой тийм ээ. Насан туршийн хэрэглээ болчоор нөгөө илүүдэлтийн таргалт үүсэн таргалалт чи өөрөө эргээд дахиад илчлэгийн хэрэглээгээд өөрөө ингээд нэмэгдүүлээ яваад идэг юм асуудал байгаа даа шүү. Тэгээд хэрэглэх хэрэггүй юм байна. Хэрэглэх хэрэггүй урт хугацаанд авч тэр богино хугацаанд авч тэр те энэ хэрэглээг нь бууруулахын тулд олон янзын арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэний нэг нь бол ялангуяа хүүхдийг бага наснаас нь те хэрэглээг нь хязгаарлах гол одоо энэ хөшүүрэг нь энэ эдийн засгийн арга гэж болох юмаа гэд. Тэгээ энэ чихэрлэг ундаа татвар ногдуулах нь бол дэлхийн нийтийн одоо улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга байгаа байхгүй юу? Тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудыг өөрсдийнхөө нөгөө одоо онцлог нөхцөл байдалтай уялдуулаад татварыг одоо тогтоогооч гэдгийг зөвлөмж олгоод тэгээд 2017 онд эрүүл мэндийн яамны захиалгаар эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль болон бусад оролцогч талууд хамтраад энэ татварын тооцооллыг хийжсэн. Зөв. Та энэ дээр бол яг оролцож байсан баг тийм судалгаан дээр. Тийм. Тэгээд эндээс гарсан гол одоо үр дүн нь гэх юм бол татвар ногдуулах нь бол манай улсын хувьд бол оновчтой бай одоо интервенц мөн байна. Яагаад гэхээр энэ үн нэмэгдэх байдлаар хэрэглээ хүн амын дунд хэрэглээ буурдаг юм байна. Манай улсын хувьд бол буурах юм байна. Тэгээд татварыг бол 10, 20, 30%-аар нэмэгдүүлэх юм бол
хүн амын тэ нөгөө ялангуяа чихэрлэг ундаа хэрэглэгч хүн амын тархалт ямар байдлаар бууж болох вэ гэдэг тооцооллыг хийсэн. За тэгвэл одоо ингээд 10% татвар оногдуулаад үзье. 20%, 30% гэхээр яг танаа тооцоололоор төсөөллүүд нь ямар одоо ийм үр дүнгууд гарсан бэ тооцоолын энэ дээр байгаа. Тийм энэ дээр мэдээлэлүүд бас байна тий. Хураангуулсан юм харагдаж. Тийм ер нь бол яг нөгөө онцгой татварын орлого нэмэгдэж байгаа юм мэдээж тий. Онцгой татварын орлого нэмэгдэн. Онцгой татварын орлого энэ цаана болохоор энэ бүтээгдэхүүнээс хэрэглээг бууруулахад бас зарцуулагддаг эрүүл мэндийг дэмжих сан гэж ажиллаж байдаг тий. Энэ сан нь болохоор энэ арх тамхитай холбоотой онцгой албан татварын 2%, архины 2, тамхины 2 ч гэдэг байна орж байгаа. Энэ хартай хэрэглээтэй холбоотой хүн амьд үүсэж байгаа эрүүл мэндийн одоо нөлөөллийг яаж бууруулах вэ гэдэг дээр одоо үйл ажиллагаагаа чиглүүлдэг ийм сан байгаа. Энэ сангийн одоо орлого нэмэгдээд хүн амын эрүүл мэндийн боловсролыг одоо дэвшлүүлэх нэгдүгээр одоо үйл ажиллагаа илүү сайжрах ийм боломжийг энэ чихэрлэг ундааны татвараас олгох. Нөгөө талаас хамгийн гол үр нөлөө бол 3 жилийн хугацаанд чихэрлэг ундаа хэрэглэгч хүн амын биеийн жинд гарах өөрчлөлт. За хамгийн гол нь одоо нэг таргалуулаад байгаа болохоор тэрийг багасгах гэж энэ одоо эдийн засгийн интервенц хийх гэдэг нь шүү дээ тий. За тэгвэл 10 болоход яаж таргалт буурах юм? Тэгээ 0.2-аас 0.6 кг гэж байгаа юм. Тэгээ энэ нөгөө нэг бага юм шиг санагдчихэж магадгүй. Гэтэл энэ зөвхөн энэ татварын нөлөөлөл байхгүй. Татварын нөлөөллөөр ингэж буун энэний хажуугаар бусад интервенцүүд хамтарч авах хэрэгтэй. Хөдөлгөөний нэмэгч гэдэг юм. Хөдөлгөөний нэмэх, эрүүл хооллолтыг дэмжих, сургуулийн эрүүл мэндийн одоо боловсрал, эрүүл мэндийн боловсрал олгох хөтөлбөрүүдийг сайжруулах энэ төр гээд 10 дээр за сайн явах байна. 20 дээр хэрв? 20 дээр 0.4-өөс 1.4 кг. Бас өндөр болж байна. 30 дээр 2.4 кг-мар бууруулах боломжтой. Тэгээ ер нь одоо ингээд за жингээ бууруулахын хувьд, хэрэглээний хувьд, эдийн засгийн одоо татвар орж ирэхийн хувьд ч гэдэг юм энэ 10, 20, 30 гэсэн 3 хувилбараас танаа судлаачдын баг Монголд хамгийн оновчтой нь аль нь гэж ер нь одоо үзэж бас санал оруулсан байна. Тэгээ энэ болохоор ad valorem гэдэг нөгөө зөвхөн үн дээр нэмдэг төрлийн татварыг тооцсон хэлбэрлэлтэй яг эхний удаагийн оролдлого энгийн боловч бас ингээд өөр өгөөж өгсөн ийм судалгааны үр дүн байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ер нь бол 20% гэж одоо зөвлөмж олгодог. Тий. Бусад улс орнуудын туршлагыг хараад үзэхээр чихэрлэг ундааныхаа чихрийн агуулмжинд нь тохирсон татварыг тий нөгөө чихрийн агуулмжаас хамаарч ялгаатай түвшингөр өндөр агуулмжтай юм л өндөр татвар өгөөд бага бах юм бол арай харцангуй бага. Тий. Инхээр нөгөө түрүүний таны хэлжсэн нөгөө зохистой хэрэглээг дэмжих бас нэг тийм бодлого болчихж байгаа. Энэ судалгааны дараагийн түвшинд юу хийгдэх шаардлагатай байгаа гэдээ төлөвлөлөө явж байгаа гэхээр сайн хэлдэг чихрийн агуулмжаас хамаарсан татварын одоо тогтоох юм бол хүн амын эрүүл мэндэд ямар байдлаар нөлөөлөх вэ гэдэг дахиж нэмэлтээр одоо энэ дээр за хоёул нэг жим буурахтлын бол ингээд тодорхой гараад ирлээ тий. Одоо хэрэглээ буураад жим буурах юм байна. За эдийн засгийн одоо татварын орлого энэ дээр ингэсэн байна зүг байна. 10 байх юм бол жилд орж ирэх татвар онцгой албан татварын орлого 48 тэрбум 704 сая тий. Одоо онцгой албан татвараас орж ирэх нь 20% байх юм бол 98 тэрбум 389 сая. Хэрвээ 30% байх юм бол 143 тэрбум 990 сая төгрөг. Одоо онцгой албан татвар улсын юунд орох нэ гэдэг ийм. За тэгээ хэрвээ жишээ за дембийн одоо зөвлөмжөөр нь 20%-аар манайх одоо хуулиа батлаад онцгой албан татвар тогтоогоо явах жил болгон за нэг дунджаар энэ бол 2017 оны дата байгаа. Зөвхөн дундчлаад яг бодоод үзэхэд 100 тэрбум гэж зүгээр төсөөлчихье л да. Энэ 100 тэрбум төгрөгийг тэгвэл юунд зарцуулах нь хамгийн үр өгөөжтэй. Танахаас бас тийм талын судалгаанууд хийсэн. Ер нь дэлхийн бусад улс орнууд энэ онцгой албан татвараас орж иж байгаа энэ мөнгөө буцаагаад юунд зарцуулаад байна? Хүүхдийн эрүүл мэндийн боловсролд зарцуул. Хүүхдийн эрүүл мэнд, эрүүл сурах, эрүүл амьдрах, тэр орчныг дэмжих. Тэ одоо сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг сайжруулах. Тэ сургуулийн орчны хүнсний одоо нөхцөл байдал тэ хүүхдийн сургууль дээр нөгөө талаасаа эцэг эхчүүдийн зам үйл. Хүүхдүүдийн эцэг эхчүүдийн
толны тусгал шүү дээ тийм. Тэгэхээр эцэг эхчүүдийн зан үйлийг сайжруулах нь нэгдүгээр хамгийн одоо үр дүнтэй байна. Энэ дээр бүх юм орж байгаа л да түрүүн та нөгөө зар сурчлагаа гэлэлжсэн. Дээрээс нь шашиг гэл тий. Шашиг уншаа. Шашгаа одоо тэг хүнснийхээ бүтээгдэхүүн дээрх шашгыг уншаад энэ олон төрлийн чихрүүдийг нийлүүлээд хооронд нь нэмээд энэ чинь нэг иймэрхүү дайны чихэртэй юм байна шүү гэдэг нэг мэдлэг бас хүмүүст асуулах хэрэгтэй. Үндсэндээ бол хоёр төрлийн одоо тий хүүхэд эцэг эхчүүд рүү чиглэх ийм л үйл ажиллагаа. Зөв. Би нэг юм дээр жоохон бас одоо юу хэмдэ одоо сайжруулах хэрэгтэй гэж боддог байхгүй. Одоо яг энэ бол манд бол арх тамхин дээр онцгой албан дотор орчиж байгаа. Яг энэ дээрээс тодорхой хэмжээний 2-3% ингээд хоримтлагдаад ирэхээр эрүүл мэндийн дэмжих сан гэдэг эрүүл мэндийн яам дээр жилд нэг дунджаар 4 тэрбум төгрөг төсвөл цугладаг. Ийм том одоо сан байгаа. Тэгээ энэний зарцуулт бол яг эрүүл мэндийн боловсрол олгоход зарцуулагддаг. Тэгээ яг нөгөө нэгдсэн бодлого байхгүй болохоор их хүчээр тарамдаад байдаг юм болоо та гэсэн надад бол талд ингээд нэг юм бодол эрүүл мэндийн боловсрол дэмжих юм төслүүдэд өгөгдөө явцдаг. Тэр нь нэгдсэн бодлогогүйгээр яваад идэх болохоор үр дүнгүй байна гэж би бол өвдө харддаг. Тэгэхээр энэ 20% хэрвээ тогтоогоод жилд дунджаар энэ тооцоолоор нь баг ингээд 100 тэрбум төгрөг хэрвээ орж ирэх юм нөхцөл нь бүрдэх юм бол энэ өмнөх байдал шиг ийм зүгээр нэг сан гэж үсгээд ингэхээс илүү шууд бодит хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж би хараад байгаа. Тэгээ тэр нь юу вэ гэхээр бид нар чинь нөгөө одоо ингээд цэцэрлэгийн хүүхдийн хоол байна. Би нөгөө шилэн дансны хуулга, шилэн дансны мэдээлэл дээр яаж байгаа цэцэрлэгийн хүүхдүүдэд одоо нөгөө сургууль одоо улсын төсвөөс авж байгаа мөнгөөр нэг транс тустай хүн сэргэлүүлээд нэгдгийг тухайн үед гаргаж ирж байсан. Тэгээд нэг асуулга тавиад явахаар үгүй энэ хүүхдэд өгж байгаа хоолны чинь төсөв нь бага болохоор төсөвтөнд тааруулж бид нар транс тус авч гинэ гэдэг ийм тайлбарт тавьдаг. Тэгвэл бид нар энэ орж ирэх мөнгөөсөө тэгвэл хүүхдийн одоо цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэхэд улсын төсөв чинь мөнгө байхгүйгээд хамгийн боломжтой төлбөрөөр бид нар өгж гинэ гэж тэгдэг штэ. Тэгвэл яг энэ дээр нь хөрөнгө оруулж мөнгөний нэмье. Нөгөө талаар нь дахиад одоо нөгөө бага дунд ангийн хүүхдүүдийн үдийн цай байсан үдийн хоол боллоо. Ахлах ангийн хүүхдүүд нь өгөхийн нөгөө мөнгө байхгүйгээд өгөхгүй байгаа штэ. Тэгэхээр тэнд нь бас мөнгөний тодорхой хэмжээний төсвөлж өгье. Өөрөөр хэлэх юм бол энэ эрүүл мэндэд эрсдэлтэй юмыг нэг л хүүхдүүд хэрэглүүлээд явж байгаа бол эндээс нь орж иж байгаа мөнгөөр буцаагаад энийг дэмжих байдлаар шим тэжээлтэй хүнсийг шууд хөрөнгө оруулалт болгоод явах юм бол харьцангуй одоо эрүүл байх юм байна гэдэг ийм гаргалгаа миний хувьд бол байгаад байгаа. Хоёрт бол одоо бол ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд бол эрүүл мэндийн хичээл ороод эхэлсэн. Гэхдээ эрүүл мэндийн хичээл энэ шим тэжээлийн хичээл бол өөрөө лаборатори орчин зайлшгүй шаардлагатай. Тэгээ нэг лабораторитой сургууль одоо яг шим тэжээлийн лаборатори эрүүл мэндийн лабораторитой сургууль хомс байгаа шүү дээ. Тэгэхээр сургуулийн бас энэ орж иж байгаа мөнгөөс нь яг бодит хөрөнгө оруулалтаар нь лабораторийг үүсгэж өгөөд энд нь хичээлийн гой сонирхолтой хэлбэрээр орж өгдөг. Ийм юмнуудад нь бодит хөрөнгө оруулалт явах юм бол энэ илүү үр дүнтэй байна. Тэгэхгүйгээр одоо ингээд өндөр татвар тогтоодог. Тэгээд энэ улсын төсөв рүүгээ ороод явцдаг. Тэгээд одоо энэ нөгөө нийгмийн бохимдол үүсгэж байгаа шиг хөгжлийн банк гэдэг шиг юмрууд руу ороод явчих юм бол энэ бол нэг тийм одоо миний хувьд бол нэг тийм үр дүнтэй биш юм байна. Хамгийн гол нь татвар тогтоох нь зөв юм байна. Гэхдээ энэ орж иж байгаа мөнгийг буцаагаад маш үр дүнтэй шууд бодит хөрөнгө оруулалтууд руу хийх нь зөв юм байна гэдэг би бол ийм гаргалгаат хараад идэх. Зээ. Баяр бэмч чинь бол яг ангахтаа бол бас нэлээд сайн сурлагатай юм. Оюутнуудын тонд ижсэн би санаж байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа юм гэхээр яг тань шигтэй ингээд нөгөө эрүүл мэндийн сэтгүүлчдийн дуу хоолой энэ шийдвэр гаргалтанд нэг талаас аягүй сайн орж ирээсээ саяны таны саналууд тусгагддаг байгаасаа тий нөгөө шийдвэр гаргах. А нөгөө талаасаа судлаач тий эмч нарын дуу хоолой лидершип гэдэг юм бас аягүй чухал. Нотлохоонууд илүү сайн бүрдээсэй тий аль яг аль арга хэмжээнд илүү үр дүнтэй байна гэдгийг хэдүүлээ судлаач хүмүүс нь судлаад гаргаад ирдэг. А тэрийг дуу хоолой болгоод явдаг тийм бас нэг мэрэгжлийн тий ийм хүмүүс байгаад ингээд хамтраад явах юм бол илүү үр дүнтэй арга хэмжээрөө илүү чиглэх юм боломж бол илүү нэгдэх байх л гэж бодож. Тий. За одоо ингээд татварын асуудал төр хоёул яг бодит одоо энэ цаг үед явж байгаа ажил дээр нь илүү яригдъя. Ярих гэж бодоод.
За ингээд татвар тогтоох нь зөв юм байна. Гэт ингээд та 2018 онд энийг хэвлүүлээд ингээд явж ирсэн. Тухайн үед эрүүл мэндийн яам дээр нэг удаагийн хилцүүлэг хийгээд тэгээ унтарсан гэж би сонсч ирсэн. Одоо хуулийн төслийн юмуд нь яваад одоо харин энэ хуулийн төслийн юмнууд шинжилэлт одоо нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн юмнууд хэр явж байгаа бол. Тийм. Энд дээр одоо яг танаа судлаачдын баг ерөнхийдөө санал боловсруулахад нь оролцоод явж байгаа тийм юмнууд хэр байна. Тийм, энэ судалгааны үр дүн гарснараа болвол ямар ч хэсэн гэсэн нэрээ чихэрлэг ундаач асуудал юм байна гэдгийг болвол тодорхой хэмжээнд төвшөндөө хүмүүс мэдсэн. Тийм, тэгээд энэ одоо талаар бас арга хэмжээ авах нь зүйтэй юм байна гэдэг одоо тохиолдол өгсөн үр чадсан гэж бид нэр боддог тийм. Тэгээд тэрнээс хойш бол бас олон үйл явдлууд боллоо шүү дээ. Цаар таглаас гэсэн л одоо юм болгоно л. Тийм. 2 жилийн наад ингээд хогсоор хүмүүс сар тахсан. Тийм ингээд одоо бас танилж байгаа юм л дээ. Зогсон байдалтай байж байгаа. Харин одоо сүүлийн үед бас их хурлын зарим гишүүд энийг одоо тэг хуулийн төсөл болгон санаачлаад ингээд явж байгаа юм одоо сайшаалтай гэх юм уу. За тэгэхээр ямар ч бичиг цаасны ажил руу орсон юм байна. Бичиг цаасны ажил руугаа орсон юм бэлээ. Тэгээд энэ хуулийн төсөл чинь нэлээд бас олон үедтэй хилцүүлэгдэж боловсруулагдаж ингэж явдсан юм лээ. Тэгээд ямар ч гэсэн тодорхой үеийндэндээ явжлаа гэж би ойлгосон. Тэгээд энэний цаанаас дахиад нэмэлтээр татлогоо бүрдүүлэх шаардлагатай гэдгийг бол манай засгийн газар эрүүл мэндийн яамнаас бас дэмжээд бас дараагийн судалгаанууд бас хийгдэх гээд төлөвлөгдөө явж байгаа. Энэ их чухал мэдээлэл байна. За тэгвэл ингээд чихэрлэг ундаанд онцгой албан дотор тогтоох бол авч хэрэгжүүлж байгаа нэг интервюн зарах юм чинь. За нөгөө талаас энэ ч нөгөө бага насны хүүхдүүд хамгийн их хэрэглээд байна гэдгийг та сайн хэлсэн тийм. Тэгэхээр чинь бага насны хүүхдүүд юунд их өртдөг вэхээр зар сурчлаганд их өртдөг. Аав энийг авъя, ээж энийг авъя. Энэ ингээд штэ галингоо нэг телевизээр гардаг янз янзын зар сурчлаганууд их өртдөг. Тэгэхээр яг энэний өртөл талаас нь хийгдсэн судалгаа эсвэл мэдээлэл танд ер нь хэр байна. Тэгээ ер нь энэ зар сурчлагын талаас нь ер нь ямар арга хэмжээнд ер нь авах нь хамгийн зохистой гэж үздэг юм бол. Тийм, хүүхдэд чиглэсэн хортой тийм эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүний зар сурчлагыг хориглох тухай бас дэлхийн нийтийн чиг хандлага байдаг. Манай улсад бол харамсалтай нөгөө зар сурчлагын тухай хуулинд ч юм уу энэ талаар чихэрлэг ундааж шилжүүлэхгүй гэдэг ч юм уу тийм болохоор бид нар бас яг энэ нөгөө багц судалгаа хийж явах үед болохоор бас зар сурчлагынуудыг бас тэг хүүхдэд ялангуяа телевизээр явж байгаа зар сурчлагынуудыг бол бас нэг ингэж тодорхой хугацаанд дагаж судалж үзсэн. Тэгэхээр нөгөө юу юм бэл л дээ. Ер нь бол дэлхийн нийтээр бол хүүхдэд энэ цэглэн зар сурчлагыг хориглохыг бол зөвлөж байгаа. Манад болохоор яг нөгөө хүүхдүүдийн үздэг гой телевизийн сувгууд байдаг шүү дээ тий. Заримдаа цэцэрлэг дээрээ хүртэл тэр сувгуудыг үздэг. Гэртээ бас үздэг. Гэрээсээ орж ирээл цэцэрлэгээсээ сургуулаасаа орж ирээл нөгөө зургатаас хахаар яг тэр цагт нь ингээд гоё тааруулаад маркетрууд тий маркетингийнхан. Тий тэгээд хамгийн их үздэг нэвтрүүлгээр хамгийн их үздэг цагаар нь тий хүүхдүүдэд тий нөгөө гоё дуртай баатраар нь дамжуулаад энэ эрсдэлтэй хүнсийн бүтээгдэхүүнүүдийг бол сурчилт юм байна. Зүгээр тавчхандаа хэлээ тий. Нөгөө талаасаа өсвөр залууст одоо илүү нөгөө спортыг дэмждэг ийм бүтээгдэхүүн шүү гэдэг ийм имижийг бас их үзүүлдэг юм байна. Тэр нь юугаараа гэхээр спортын тэмцээнүүдийг спонсорлт юм байна тий. Өөрсдийнхөө бүр нэрээр нэрлэлсэн лигийн тэмцээн жишээлбэл байж ах чинь тий. Тэгээд спортын сувгуудаар бас их тэр одоо хүүхдийн залууч ятын илүү дэлгүүр үргэлдэг тэр наснуудад зориулаад ингээд тэр зар сурчлагаа гаргадаг юм байна. Илүү аттрактив, илүү гоё, тэгээ хөөрхөн, зэвүүн, кул байх нь энэ чихэрлэг ундаатай холбоотой гэдэг бас дүр төрх имижүүдийг их үзүүлдэг юм байна. Тэ хөөрхөн октод хөвгөө залуучууд одоо инфлюенсерүүдээр дамжуулж энэ мессежүүдийг дандаа байнга өгж байгаа юм байна гэдэг ийм үр дүнгууд гарч исэн. Одоо энэ нөгөө эрүүл мэндийн яамн дээр бас өнгөрсөн оноос эхлүүлээд энэ хүүхдэд чиглэсэн
хүнсний одоо хортой бүтээгдэхүүний зар сурталчилгааг хориглох юм одоо төлөвлөгөөний хориглох гэхээс илүү хязгаарлах те хянах ийм одоо төлөвлөгөө ажлын хэсэг гараад төлөвлөгөө боловсруулагдаа явж байгаа юм бэлээ. Бас чухал ажил шүү тий. Зар сурталчилгааны хажуугаар бас түрүүн таялсан дээ нөх хүүхдүүд энэ амтанд илүү их одоо өртөөд байна, дуртай байгаад байна гэдтэй. Тэгэхээр энэний одоо гол бас асуудал нь юу вэ гэхээр бүр ихнээс нь ярих юм бол гэдэг шиг. Хүүхэд нөгөө хин сүгээр хооллолтыг дэмжих бодлоготой болсон шүү дээ манай улс бол. Төрсэн цагаасаа эхлээд хагасулан бүрэн бүтэн боловсруулсан тий ямар нэгэн байдлаар нэмэлт хүнсний одоо тий нэмэлт бодис агуулсан бүтээгдэхүүнийг эцэг эхчүүд ч юм уу тий одоо хэрэглүүлээд байгаа байхгүй. Эсвэл нөгөө эрүүл мэндийн ажилтнууд заримдаа зөвлөмж болгоод идэг. Хинсүү орлуулагч бүтээгдэхүүн байна тий жишээлбэл. Тэгээд нөгөө төрсэн цагаасаа эхлээд давстай юм уу эсвэл чихэртэй амтанд хүүхэд ингээд танил болоод дуртай болоод шүү дээ тий. Энэ нэг асуудал. Тэгээд янз бүрийн гоё шашхтай гоё нөгөө юутай янз бүрийн витаминтай эсвэл өөр эрүүл мэндэд айл нэгэн байдлаараа тустай гэсэн ийм нэмэлтүүдийг ингээд илүү зар сурталчилгааныхаа төвийг болгоод тэгээд энэний цаана юу байгаа вэ гэдгийг нь одоо нөгөө сайн илрүүлэхгүйгээр ингээд тэ сокнууд, жимсний ундаанууд гэд ингээд баг балчир наснасаа эхлээд эмчхэртэй бүтээгдэхүүнд ингээд дуртай болоод байгаа байхгүй. Ингээд нэгэнтээ тэ нөгөө амтанд нь тассан хүүхд болвол тэрийг хэрэглэсээр байна. Дээрэс нь нөгөө 6 нас хүрээд ч юм уу сургууль явдаг боллоо. Эцэг эхээсээ карманыхаа мөнгийг авдаг боллоо тий. Сургууль дээрээ ирээд өөрөө ингээд тэр мөнгөө зарцуулах боломжтой болоод ирэхэд тэр хүүхд юу идж ууж ийн гэхээр нөгөө л амттай юмаа нөгөө нэг транстай юмаа нөгөө давстай гэд хамгийн их сайхан амтын мэдрэмж төрүүлж байгаа чинь энд 3 юм байгаа. Чихэр, давс, транс гэсэн. Тийм тий. Тэгээд цаашдаа ингээд нөгөө юутайгаа зар сурталчилгаатай холбогдоод ирэхээр нөгөө дуртай юм ингээд зурагтаар гараад байна. Тийм. Тэгэхээр энэ бол нэлээ одоо ухамсартай байгаа нэлээ эрүүл мэндийн боловсрол аваад их хянуур байхгүй бидний эрүүл мэнд энэ том гигант болцсон одоо үндэстэн дамжсан корпорациудын одоо хэмжээнд бол зүгээр ашиг орлого олох хэрэгсэл нь болоод эрүүл мэндээр эрсдээ дуусч байгаа ийм л нөхцөл байдал ийм цаг үе ирчээд энэ тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нь энэ болгоныг тодорхой хэмжээний арга хэмжээ авахгаа хичээж байна. Улс орон болгоны эрүүл мэндийн яам төрөлцгийн байгууллагууд тодорхой хэмжээний хичээж байна. Нөгөө талаасаа маш том бизнесийн байгууллага хүчтэй орж ирж байна. Нэг талаасаа төрийн зохицуулалт нь хийх гэж явж байна. Энэ дунд нөгөө хадны завсар авчуулагдсан халууны зулцах хөрх хийхчээр гэдэг шиг яг хэрэглэгч нар яг энэ дунд нь байгаад байна. Тэгэхээр яг энэ дунд л маш их сайн өөртөө их л юмыг одоо хэрсүүлэх хэрэгтэй байх тийм ээ. Тийм их л айхтар ах хэрэгтэй. Эрүүл мэндийн тэгжиж бид нэр хүүхдүүдэд эрүүл гоё чирэг иргэн болгож төлөвшүүлэхэд энэ чухал байна. Тэгэхгүй бол одоо бас нэг цэрэн тогтох хэмжээтэй ярьжсэн л да. Ер нь хүний хамгийн хэцүү зовлон бол тэ өтөл наснда үр хүүхдүүдэд алдах зовлон байдаг юм байна. Ер нь ингэж Монгол ард сургаж ирсэн. Тэгэхээр бидний өнөөгийн нөхцөл байдал бол одоо өтөл наснда үр хүүхдүүдэд алдах хэмжээний эрүүл мэндийн эрсдэлт үүсгэж байна. Энийг бид нэр анхаарахгүй болохгүй нэ гэдгийг бас хэлж лээсэн л да. Айхтар хэлсэн биш үү? Тийм багс. Тийм Монгол ухаанд бол ингэж бас байдаг юм билээ. Тэгэхээр би яг саяны зар сурталчилгаан дээр яхад гадны нэг юм одоо ингээд таашаалтай хүлээж аваад байгаа нэг юм жишээ нэг Английн ерөнхий сайд Борис Джонсон гэж нөхөр байдаг шүү дээ. Их тийм одоо сэтгэл хөдөлгөөн ихтэй. Тэгээ Борис Джонсон чинь ерөнхий сайд болсноос хойш Better Health гэдэг юм том компанид ажил үндэсний хэмжээнийхээ компанид ажлыг өрнүүлээд энэний гол авч хийж байгаа арга хэмжээ бол энэ зар сурталчилгааны тухай дээр нь анхаараа дээрэс нь чихэрлэг ундаан дээр энэ junk food дээр юус анхаарч энэ үндэснийхээ эрүүл мэндийг хамгаална гэдэг том одоо компанид ажил өрнүүлж байгаа юм билээ. Тэрний өмнө бол Обама ерөнхийлөгч байхад Мишель Обама тэргүүн хатагтаа Let's Move гэж том бас компанид ажил өрнүүлсэн. Хүүхдүүдийг тэгээ сургуулийн насны хүүхдүүдийг гой хөдөлгөөн хийцгээе гэдэг уриалга гаргаад ингэ явж исэн. Английн одоо Лондон хотын мэр хотын захирагч нь бол яг Лондон хотын одоо байршлуудад зар сурталчилгаа явуулахыг одоо метроны метрон дотор одоо нийтийн тээврийн газар ч гэдэг юм хотын гудамжт билборд самбарууд дээр нь одоо сайн хэлээд байгаа чихэрлэг ундааны зар сурталчилгаа байрлуулахыг хориглосон байх жишээд.
Улс орнууд бол ерөнхийдөө иймэрхүү арга хэмжээ аваад эхэлсэн юм билээ. Тэгэхээр нөгөө мод монголоор дуустдаг гэх нэг юм үг байдаг шиг тэгэхгүйгээр бид нэр яг л дэлхийн нийт давж арга хэмжээг яг л одоо энэ цаг үед нь аваад явах хэрэгтэй гэж би бол хувьдаа хараад идэг шүү дээ. Тийм тэнд санал нэг байна. Ер нь бол нөгөө манай арт иргэдэд болохоор мэдээлэл төр засаг ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо нөгөө эрүүл мэндийг ингээ хамгаалах гэдэг энэ мэдээллээсээ илүүтэйгээр нөгөө маркетеруудын бүтээгдэхүүн борлуулах тэр мэдээлэл нь илүү очдог юм байгаад байгаа юм тий. Тэгэхээр л нөгөө хоригдох гээд байна, хянах гээд байна, зарах яах гээд байна нэлээ нөгөө стандарт тогтоох гээд ингэ. Тэгээ энэ бүх үйл ажиллагаа чинь өөрөө хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэлээд байгаа гэдэг дээр нөгөө нэгцэн ойлголттой болох хэрэгтэй. Одоо Английн жишээг бол ингээд маш одоо гоёор хүлээж авч ирсэн. Жишээлбэл тий гадны орны жишээг болохоор айгуу сайн. Гэтэл манад жишээлбэл шашганы стандарт тогтоож байгаа юм. Тийм хүнсний бүтээгдэхүүн. Тийм хүнсний бүтээгдэхүүн. Тэн дээр ийм л одоо агуулмж нь ийм байх хэрэгтэй гэдэг ийм одоо тий нөгөө наа зах нь ийм мэдээллүүдийг агуулсан байх хэрэгтэй гэх тий. Одоо жишээлбэл татвар гэж байгаа юм. Энэ татвар зөвхөн Монгол тогтоогоол монголчуудыг одоо тий нөгөө нэг зовоох гол байгаа юм бол биш. Үн нэмэх гээл дээ нэг л их. Тий гэтэл энэний цаана маш олон судалгаа нотлохоонууд бүрдсэн. Энийг ингэснээрээ ирээдүйд үр хөвгтөө бид нар саяны танилцдаг цаг бүсээр алтхаас сэргийлэх гээд байгаамаа. Энийг хэрэгжилж чадахгүй байх бол хамаагүй энийг хэрэглэх шаардлагагүй юм чинь. Тэгэхээр энийг бүр өндөр өртөг одоо тэ арай илүү үн төлж авах уу эсвэл тэн зарцуулж байгаа мөнгөө эрүүл мэндэд хэрэгтэй өөр нэгтэй одоо тэр бүтээгдэхүүнийг авч хэрэглэх үү эсвэл одоо тий хүнсний ногоо нарийн ногоогоо хэрэглэх үү гэдэг энэ сонголтыг нь илүү дэмжиж өгөхийн тулд ийм юм хийгээд байгаа шүү гэдэг нэг тийм. Одоо тэгтээ нөгөө залуучууд бас нэлээд мундаг болсон шүү дээ. Одоо энэ залуу ээж аав нар бол үнэхээр мундаг байгаа. Хэдэн жилийн дараа одоо бол бас манай хүүхд багчуудын эрүүл мэнд бол илүү сайжраад ирэх нь бол гарцаагүй дамжиггүй л харагдаад байна. Тийм яг одоо жишээл татварын асуудал дээр энэ тайдны гаргасан юм дээр байх шиг байна. Ганцхан Монгол орн бусын татвар тогтоочод байгаа зүйл бол биш шүү те. Олон орнууд байх шиг байна те. Энэ тайдан гаргасан тооцоол судалгаанууд дээр одоогийн байдлаар дэлхийн хэдэн орн яг энэ онцгой албан татвар тогтоочод хэрэгжүүлээд явж байна. Тийм энэ бол нөгөө дэлхийн нөгөө улс орныхоо хөгжлийн тий орлогын түвшингөөс хамаарахгүйгээр нэгдүгээрт улс орнууд бол хүн амынхаа эрүүл мэндийг хадгалахын тулд хамгаалахын тулд татварыг одоо хэрэгжүүлж байна гэдэг юм. Тэгээд зүүн одоо намхан далайн баруун бүсийн тий манай одоо улс байгаа. Америкийн бүсийн, Европын бүсийн тэгэл энэ зүүн өмнөд Азийн ингээд олон орн 40 гаруй орн ингээд бидний тэр үеийн судалгаагаар. Тэгээ Америкт гэхэд жишээлбэл мужаараа ялгаатай бодлогоодыг хэрэгжүүлдэг. Гэхдээ ерөнхийдөө энэ ширлэг ундааг бол татварын аргаар хязгаарлах. Бусад бүх үйл ажиллагаатай уялдуулаад, хамтруулаад энэ аргыг хэрэглэхийн зүйтэй гэдэг дээр бол дэлхийн нийтээр бол санал нэгдсэн. Судалгаанууд бол олон янз бүрийн түвшинд явагдаж байгаа. Тийм. Тэгээ би яг энэ дээрээс боддог байхгүй. Юу гэдэг эрүүл мэндийн боловсрал өгж байгаа бүлэг хүмүүс одоо юу гэдэг зааж хэрлэг ундаан чи эрүүл мэнд тортой шүү, ингийн шүү, тгий шүү гэдээ ингээд яриад идэг. Үний эрэхтэй яг худалдаа авалт хийхэд тэнд ч нэг жаахан хөхөд уйлж байгаа шүү дээ. Тэ? Нөгөө тодорхой хэмжээний яг тэр амтандаа дасцсан. Аав ээж энийг авъя, энийг аваад өгөөч гэдэг. Яг энэ яг тэр акшнд бол тэр боловсрал нэг тийм хамаарахгүй болчихж байгаа байхгүй. Ер нь бол массын одоо нийтийн яг магадгүй зарим эцэгчүүд миний хөө болохгүй гэсээр байгаа сонголтыг өөрчилж байгаа тохиолдол байгаа. Гэхдээ энэ бол нийт олон дэлгүүр нь бол биш байх. Тэнгүүд харин тэн дээр эдийн засгийн тооцоол нь өсөөд тодорхой хэмжээний үнэн жоохон өссөн. Харьцангуй хажууд нь нөгөө эрүүл хүнснүүдийн эдийн засгаараа бас гоё хөнгөлж өгөөд татварын асуудлаар нь хөнгөлж өгөөд тэр бодлогоор хөнгөлж өгөөд сонголтын хажууд нь гаргаж өгөөд үний хувьд бол харьцангуй боломжийн ойролцоо төвшөнд нь оруулаад өгөх юм бол бас энэ бол яг нөгөө бодит нөгөө сонголтонд их нөлөөлөх бах тий. Эрүүл мэндэд тусдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нөгөө талаасаа тий. Тэр бол бас их чухал л да. Одоо бол дэлгүүрийн лангуун дээр бол хамгийн ерөөсөө савлсан бүтээгдэхүүнүүд л байгаа шүү дээ. Савлсан. Яг энийг бүтэн сонссон хүмүүстэй бас хэлмээр л байна л да. Яг та одоо ингээд дэлгүүр гарахтаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 1
яг нэг тогтоод хараад үзээрэй. Тий. Тогтоод ингээ ажиглаад хараад үзээрэй. Яг гэрүүл мэнд тустай хүнс хэрэг ажиглагдах нь. За бүр ингээд шошгоны мэдээллийг уншаад сахарын агуулмжуудын бүр нэг цаг гаргаад тогтоод үзээрэй. Үнэхээр битээр яриад байгаа зүйл чинь үнэхээр асуудал болцсон байгаа шүү гэдгийг яг гэрийнхээ ойртлын баг гэрийнхэн доотлын дэлгүүр рүү ороход л энэ асуудалтай яг ингээ анзаарах юм бол тулна. Тийш дээ нөгөө супермаркетын нөгөө барааны үргэлт нь би бас нэг тийм маркетингийн хүн биш л дээ. Зүгээр өөрөө нөгөө хувь хүний түвшинд л ажиглаад үзэхээр барааны үргэлт нь яг нөгөө хүнийхээ өндөрт те тохирсон байдлаар жишээлбэл хүүхэд ингээд аав ээжтэй тэрврүүлээ явдаг бол тэр дайны яг чинь тэр үнийг хэрэгэлдэг юм. Нөгөө өөрөө явдаг болцсон нэг 2 3 настай 4 настай 5 настай хүмүүсийн хүүхдүүдийн хувьд бол яг тэр түвшинд нь нөгөө туртаа ундаанууд нь өргөгдсөн байх жишээ нэг тий. Тэг тийм үлээ. Яг наад ч юмс яг үнэ. Би энэ дээр бас маркетингийн тэр судалгаануудыг харж ирсэн. Нейросайенс дээр суурилсан нейромаркетингийн судалгааг харж ирсэн. Тэгээд энэ судалгаанууд дээр үндэслээд энэ том супермаркетууд өрөлтийн стандартаа бүр баталдаг юм лээ. Дотоод одоо өрөлтүүдээ. Хүн ингээд кассны дэргэд одоо хамгийн их өртөлт явдаг. Аль хэсэг тэр хүний ингээд ухамсаргүйн төвшөнд хамгийн их өртөлтүүд байгаад энэ анзаарэгддэг юмнуудыг судалж үзээд тэр хэсгүүдэд нөгөө жижиглэнгийн бараануудыг тавьж өгдөг. Тэгээд тэр хэсгийн өрөлтүүд хамгийн их борлуулалттай байдаг болохоор тэр дэлгүүр одоо харилцагчтай тэр хэсгийг бол тусгай үнээр түрээсэлдэг. Ерөөсөө энэ зүйлүүд нь бас л мөн адил бид нэр өөрийн ухамсаргүйн төвшөнд худалдаа авалт хийж яадаг зүйлээ чинь нөгөө талаас нь энэ худалдаалагч нар одоо бизнес эрхлэгч нар судалсан байгаа. Тий. Энэ хоёр судалгааг ингээд хоорондоо үзэлцээ. Тий, яг үнэ. Тэгээ маркетингууд бол үнэхээр мундаг ажиллаж байгаа. Тэднэр бол үнэхээр ажлаа сайн хийж байгаа. Эрүүл мэндийг дэмжих маркетинг яг тэрний дата явахаас тэрнээс илүү нэг алхмын урд явах бол үнэхээр шаардлага байгаа. Тэрний дунд байгаа хэрэглэгч арт иргэд болохоор илүү айхтар байхаас хэрэгтэй байна. Олон төрлийн мэдээлэлүүд харж байгаа. За яг л энэ манай гэр бүл тохирох юм байна. Супермаркет руу ороод үзэхээр нөгөө сүүс бүтээгдэхүүн өдөр тутмын хүний нөгөө нэн шаардлагатай бүтээгдэхүүн хамгийн мухарт нь нэждэг. Тэ нилээ явж байгаа. Тэр замыг туулах замд болохоор нөгөө бусад хэрэгцээгүй нөгөө ундаанууд нь нөгөө архитектурлах ундаанууд тэгээд бусад савлсан одоо бүтээгдэхүүнүүд байждаг жишээний. Тэг би энэ чихэрлэг ундааг ер нь зүгээр яг бүр нарийн тооцоолол мэдгүй зүгээр ингээд хувийн юг харахад амар ашигтай бизнес юм гэж хараад байдаг. Жохон өнгө орууллаа, усаа цэвэршүүллээ, сахар нэмлээ. Тэ? Ингээд нэлээд өндөр үнээр борлуулчихдаг. Тэгтэл хажууд нь сүн бүтээгдэхүүн гэдэг чинь цаана бүр том ферми аж ахуй, сүн одоо юмнууд нь явлаа, тээвэрлэлт өөр амар эмзэг бүтээгдэхүүн, гашлан, байран за дараа нь тараг бүрүүл эднэ гэл ингээд амар нарийн технологи яваад бараа бүтээгдэхүүн тэр нэг усны хариултсан сиропны дүнгээс нэг хэтэрч чадахгүй байгаа анзаарэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр бол бизнесийн тогтолцооны хувьд ч гэсэн бас энэ ийм байгаад. Тэгэхээр энэ өөрөө донтолт үүсгээд байдаг, дасгал үүсгээд байдаг болохоор энэ хамгийн их ашигтай бизнес. Тэгээд ч гэсэн одоо ер нь бол одоо энэ сахар одоо юг бол одоо цагаан одоо нунтаг тий мансууруулах бодистой хүртэл адилтгаж үздэг хэмжээнд хүрчээд шүү дээ. Ер нь бол донтолт үүсгээд энэ. Тэгээд тийм болохоор худалдаа авалт бол өөрийн мэдлгүй худалдаа авалтууд хийгдээд байна. Тий. Манай улс чинь бас сүүн бүтээгдэхүүн мал аж ахуйн орн шүү дээ тий явуулна. Гэтэл бид түрүүн бас ярьжсэн бидний судалгаагаар хүүхдүүд ерөөсөө суудаггүй. Сүү уух хэмжээ нь нас ахих тусам нь багасдаг. Тэгээд өсвөр наснда хүүхдүүд бол өдөр дараг сүү уухгүй байх жишээний. Тэгтэл уул нь бол болдог болвол илчлэг багтаа сүүний хэрэглээ гэр орлуулж болж байгаа энэ чихэрлэг ундааны хэрэглэг тий. Тэгээд тараг гэл. Яг. За ингээд битүүрийн ерөнхийдөө ярилцлагын цаг энэ түрээд өндөрлж байна. Тэгээд бас их чухал сэдвүүдийн талаар судалгаатай, нотлогоотой, баримттай одоо мэдээлэл өгсөн ангаа ухааны доктор Ундран багшд баярлалаа. Тэгээд дараагийн судалгааны ажлууд бас их амжилт хүсье. Яг энэ судалгааныхаа ажлыг барьцыг ахиулсан судалгаанууд хийх гээд эхэлж байгаа юм байна. Энд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. За. Захимч подкаст энэ төрөд өндөрлж байна. Дараагийн подкастаар уулзлаа. Түр баярлалаа.